Хүний амьдралын цаг мөч бүр хөврөн урсах, дурсамжаар хэмжигддэг үлээ. Энэхүү дурсамжийг их шиг аялгаутай санан дурсах нь хамгийн жаргалтай дурсамж гэлтэй. Хан хинтийн хүүхэд залуусыг дуу хөгжимтэй, хөгжим аялгаутай нөхөрлүүлж, агуу Чайковский, Моцартын ихшиглэн дайстай танилцуулсан нэгэн эрхэм бол ууган 1-р сургуулийн үлээвэр хөгжмийн багш Пүрв Дорж буюу үлээврийн Пүүжээ билээ. Аав ээжийн алаг урсыг ансамбл болгон нэгтгэж, үлээвэр хөгжмийн тансаг ихшгээр аймгийнхаа баяр наадмаас эхлээд урлагийн олон тоглолтод сурагчдын чахваалаг хэмнэлээр хан хинтийчүүдэд баясгаж байдаг эрхмийн амжилт бүтээл Алдар гавьяаг дурсан санахын учир өнөөдрийн нэвтрүүлгээ аюулгүй гişгийн эзэн хэмээн нэрийдлээ. Сайн байцгаана уу? Намайг Жонем Пүрв Дорж гэдэг. За би бол одоогийн Чингис хаан хот буюу Өндөр хаан хотын үндсэн унган хүүхдээ одоогийн Өндөр хааны 10 жил буюу одоо энэ өөрийнхөө сургуульд 1969 онд 1-р ангид анх элс орж ирсэн. Миний анхны багш бол одоо Гани Бат гэдэг багш байсан. Тэг би Гани багштайгаа бол сүүлд нь 2-р сургуульд ажиллаж байхдаа бол цуг ажиллаж байсан. Тэг за ингээд 8-р ангид төгсөөд бол би багш сургуулийн хөгжмийн ангид шалгалт өгч тэмцээд ингээд тэр багш сургуулийн хөгжмийн ангид орж суралцсан. Тийм. За ингээд багш сургуулийн хөгжмийн ангид 2 жил суралцаад дараа нь 1979 онд цэрийн албанд татагдаж Зүүн Баянгийн артиллерийн хороо буюу Японы хорооны хөгжмийн салгаанд гэж 5 толгой дээрс хуваарлагдаж Зүүн Баянд очиж ирсэн. За ингээд Зүүн Баянд очиод Японы хороонд очихдоо тэнд бол хөгжмийн салгаа гэж баяхгүй байсан. Тэгээд намайг яагаад тэр хөгжмийн салгаа гэж тэндээс шууд нэр зохиж авсан бэ гэдгийн учир бол сүүлд нь тайлбарлагдсан. Манай Чагсаад ангийн дарга гэж тийм дунд иргэм насны өөрөө залуудаа үлгэршийн үлээр найл хөгжимчин байсан тийм нэг нас тогтсон ахмад байсан. Тэгэхээр тэр ахмад бол одоо өөрийнхөө хороог хөгжимтэй үлээр хөгжмийн салдаатай болгоно гэж өөрөө зорьсон учраас тэрэндээ эсвэл цэргүүдээ бас их бодолтойхон бэлдэж байсан юм байна лээ. За тэгэхээр цэргийн албанасаа халдаж хүрчрээд нэг сургуульд иргэж суралцаад тийм. Тэгээд 83 онд бас нэг яасан юм аа. 83 онд чинь би 4-р курст орж жилийн чөлөө авчихсан байсан. Тэгээд жилийн чөлөө авчихаас нь шууд орон нутг руу буцаагаад араас нь бас бичгэлгээ тэр боловсрол хэлсэн бэлтсэн рүү. Тэгээд ингээд гэртээ ирээд чинь 11 сарын сүүлдээр ирээд би 12 сард гэртээ жаахан байж байсан чинь нэг өдөр боловсрол хэлсийн дараа дуудаж ийл гэсэн. Тэгээ очисон чинь дашнымгээд дарга байсан. Тэгээд дашнам дарга чинь чи яагаад жилийн чөлөө авсан мас ингээд намайг баахан байцаагаад за тэг очиж янсан юм хэлээд тэгээд чи юу чаддаг юм гэдгсэн. Би цэрэгт үлдээрт байсан. Үлдээр цэрэгт байсан. Би намайг чи баян тоглож чаддаг гэж. За баян чаднаа гэсэн. Бүжиг явуулж чадах болсон чаднаа гэсэн. Тэр баянаар л болдог бүжгийг болдог байлаа шүү дээ. Тэгээд ээжсэн чинь за тэгвэл чамайг шин суулгахгүй. Чи тэр Сүхбаатар руу очих гэдэг. Сүхбаатар гэдэг нь одоо манай 10 жилийн захирал байсан Сүхбаатар ба шүү. Тэгээд Инглишд анх удаага би төрөлх сургуультай багш болж ирж байсан. За ирээдүйд ингээд надад тодорхой одоо би өөрөө мэргэжлийн дипломтой багш биш. Оюутан байсан учраас одоо миний ажлын байр бол бас тийм тодорхой ажлын байр байхгүй. Тэгээд Сүхбаатар багшийн юу хийгснийг хийсэн. За ингээд бол би багийн багш хийж явлаа. Би багийн дуу хөгжим хичээл тэгээд Бацуух гэж манай дуу хөгжим багш байсан. Бацуух багш байхгүй бол дунд анги дуу хөгжим багш тэр үед бол дуу хөгжим хичээл чинь 1-ээс 7 дугаарыг хүртэл ордог байсан. Тэгээд л одоо Сүхбаатар багшийн хийгснийг хийгээл явдаг байсан. За тэгээд тэр хоорондоо бол нөгөө одоо энд ажилласан үлдээвэрийн хүүхдүүдтэй танилцж тэднийг дагуулж тэднэртэй юм заа сургаж анхныхаа үлдээвэрийн сургалтыг бол ингэж эхэлсэн. За Мөнгөн бүрээгээд хамтлаг байгаа. Энэ сургуульд би суралцдаг байсан, сурагч байсан хувьд намайг хүүхэд байхын Мөнгөн бүрээ гэдэг хамтлаг байсан. Одоо тэр хамтлаг маань байсаар байгаа. Энэхүү үлдээвэр хөгжмийг Хинтээ аймагта хүүхдэд олгодог багш л одоо миний бодлоор бол Пүрв Дорж учраас өөр багш одоохондоо байхгүй байгаа. 1997 онд үлдээвэр хөгжмийн сонгон шалгаруулалт явагдаж байна гэсэн цар хүлдээ аваад за уг сонгон шалгаруулалтад орж тэмцээд үлдээвэр хөгжмөдийг сайхан хамтлагт гишүүнээр хэлсэж орж исэн. Энэ цаг мөчөөс хойш бол Пүрв Дорж гэдэг багштай холбогдож үлдээвэр хөгжмийн одоо аваад тэр нарийн асуудал, амлын хөдөлгөөнийг Пүрв Дорж хөвшөөсөө бас
Батцаг багш Эрдэнэ багшаас авч гисэн. Сайхан мэт санагдаж байна. Тэгээ ухаан цаг хүчээс хойш 6 жил бид бас хамтлаг болж ухаан аймагта зохиол байгуулалт чавлуулгаараа сайхан тэмцээн уралдаанд орж сайхан амжилт бүтээлтэй сайхан байсан. Тэгээд яг тухайн 95-аас 2000 оны үед яг үлээр хөгжим гэдэг одоо тийм хөгжим орсгал аюул тийм юу байсан. Арт түмэн сургуулиуд нь сонсдгоо байсан. Тэр үед манай багш маань одоо өөрийнхөө 2 шав болох Чин Эрдэнэ Батцаг гэдэг 2 багштай нийлээд одоо бид сонгон шалгуулалтыг явуулаад 47 хүн баха ойролцоогоор цуглаад нэг 10 хүрэхгүй хүүхдэд үлдээд тэр 10 хүүхгүй үлдэж одоо төвчээр гарч үлдэж хамтлаг болох хүртлээр явсан шоуд нь бид нэр байгаамаа. За энэ экспериментэрья. За 97 оноос хойш үдээр үеийн хамтлагт пүүзээ авшин өдөртөндөө суралцаад нэлээд их юм суралцсан. Тэгээд ямар ч юм өнөөдөр өөрөө мэдэрсэн. За тэгээд багштай маш их баярлж явдаг шүү. Тэгээд дээрдүн хэдийд найзсан and ирүүл хастар сайн бүхний яа та баярлалаа. Энтэй аймгийн 1-р 10 жил 97 онд тухай 4-р ангийн хүүхэд байсан. Тэгээ үлээр хөгжлийн хамтлагт шалгуулж ороод турбаг нарийн бүрээ тоглодог байлаа. Багштай их зөндөө одоо загнуулдаг одоо бас жоохон чадвар муутай би хүүхэд байжгаад тэгээд явандаа нэлээ гайгүй болсон байх гэж боддөө. Тэгээ манай багш маань бол нэлээд чадварлаг багшаа санаж явдаг, мэдж явдаг, тусаж явдаг тийм шагналынхан нэг шүү. Баярын төргий багшаа. Анх 2012 онд 5 дахь ангид анх үлээр хөгжмийн дууланд орж байсан. Мөнгөн бүрээ гэдэг хамтлагт. Тэгээд 2005 дахь ангиас 12 дахь анги хүртлээр 7 жилийн турш үлээр хөгжмийн дуулангаар анх хичээлж явж төгссөн. Тэр үеэрдээ үлээрийн гүйцэтгэдэг үүрэг бол 3 том үүрэг гэдэг байсан. За нэгдүгээрт бол одоо олон улсын үндэс намын нэгдлийн өдөр буюу май 1 ингээд 5 сарын 1. За хоёрт нь мэдээж наадам. Гуравт нь 11 сарын 7 буюу Октябрийн баяр гэсэн 3 том баяраар одоо аймгийн төвийн албан газрын албан хаагчдын нардууд чинь тэр стадион буюу тэр наадмын талбай гэж нэрлэдэг байсан. Тэр талбай дээр эсвэл аймгийн захиргааны үүдэнд суулгаад тэгэл суглаан хийгээ сүүлд нь одоо парад хийгээд ураа хашгираа тэр энэ төр дээрээс социализм үе байсан чинь нөгөө тех хормонтууд тэгээд олон мантфануудаа хэлээд тэгэл ураа хашгираад явна. Тэгэхээр тэнд бол апартур хөгжим бүж юу ч байхгүй ганцхан үлээр хөгжмөр л явна. Тийм учраас одоо ер нь үеийн үлээр хүүхдүүд бол дандаа ийм замналт болж ирсэн. Бид нар бол хүүхдүүдээ удирдаад л явхад аймгийн аймагсан орны хэмжээний юмд л явдаг байсан. Тэгээд нөгөө хэдэн хүүхдүүдээ дагуулад явна. Одоо хамгийн нойрын шийд дурдах бол одоо юуны чуулгын уртлын өндөр дээш өндөр тэр 50 жил ч гэсэн билүү өндөр том хөшөө байдаг. Дээш тэр хөшөөний нээлтэн тэр хөшөө дөнгөж баригдаад л яжсэн. Тэгээд тэр нээлтэн дээр очиж үлдээн тэгээд тэр хөшөөнүүдэд цэцгүүргэн гэдэг аймгийн төвд ямар хурал зөвлөгөөн болно тэр чуулгын яаман дотор хэдэн хүүхдүүдтэйгээ байж ш. За шагнал гардуулаа гэвэл бол найдвартай үлээр хөгж. Тэнд бол өөр баяр хүрэх юм байхгүй. Тэн шагнал гардуулах нь хүүхдүүд аваад явах гэлдэг. Ер нь тийм. За ингээд одоо би бол маш их юмд бол сурсан Сүхбаатар багш бол намайг маш их юм сургасан. За тэгээд нөгөө намар нь эргэж очиж сургуульдаа сураад төгсөж ирсэн. Тэгээд намайг одоо 2 дугаар сургууль буюу одоо тэр үед сангийн аж ахуйн сургууль гэж нэрлэдэг байсан. Одоогийн хан хэнтийн зохицол сургуульд хөгжим багшаар тэмэлсэн. Тэр нөөс тэр үед бол сангийн аж ахуйн сургууль гэсэн нэртэй байсан юм чинь сангийн аж ахуйн бол одоо дулааны ингрэш дүүрэн тариа тавьдаг тэгээ мал аж ахуйн фермтэй тариа тасгууттай тэгээ тэр бүхнээр нь одоо хэдэн хүүхдүүд дагуулад би нэг урлаг соёлоор хүүхдүүдэд дуулшуур дулааж явна хэдэн багш нар гарна тэдний суртал ухуулгын нэвтрүүлгээр намны шийдвэр мэдвэр сурлын юм хүмүүсийг танилцуулна гэх хүмүүсийн суртал ухуулгын бариад ичих явдаг байсан. За тэгээд тэр мэтлээ ингээл явдаг. Тэгээд тэнд ээж байхдаа би дахиж үлээр хөгжмийн дугуйлан ажиллуулад тэнд үлээр хөгжим зохион байгуулсан. За тэгээд 89 онд бол бас л нөгөө боловсролын хэлтсийн даргын тушаалаар одоо би энэ сургуультай багшаар ирсэн.
За тэгэл тэрнээс хойш бол одоо энэ сургуульд л одоо үлээвэр хөгжим заалгаас сурч үлээвэр хөгжмөөр хичээлсэн хүүхэд бүхэн бол миний гараар дамжсан. Надаас тэгж үг сургаал сонсч миний одоо заав зүйлгээ аваагүй хүүхдүүч бол байхгүй. Тэг. За ингээд одоо үлээвэр хөгжим хат талаар бол одоо бол манай үлээвэр хөгжимд бол 10 гаруй хүүхэд байна. Тэг үлээвэр хөгжмийн сургалт бол бас хэцүү. Яагаад гэвэл хүүхдүүдээс маш их төсвөр төвшөөр шаардна. Өнгө дуургана. Зөвхөн тэр чинь утас хөгжимтэй адилхан утас зохиол өнгө дуурчихгүй. Өөрийнхөө урлагийн хүчээр ивэр одоо тэгж хөгжим өнгөө гаргаж дээр нь ихэд дараа нь энэ тоглодог учраас үлээвэр хөгжим бол тэр талдаа бол хүүхдэд сурахт бол хүүхдэд нэлээд хүнд. Тийм учраас эмэгтэй хүүхэд авдаггүй. Ачаал даахч журмаар нь дандаа эрэгтэй хүүхдүүд авч сураад. За анх одоо 2013 онд манай онцгой байдлын газар маань үлээвэр ийм одоо хөгжимтэй болоод за тэр хөгжмөндөр бол анхан бол одоо Пүүжэ багш бол анх биднийг бол одоо сургасан байгаа. Нийтдээ одоо 19 албаагчийг одоо сонсголтын тогшиж одоо ингэж шалгаж за энэ ийм сонсголтой хүн байна. Ингээд энэ хүмүүсийг ингээд авъя гэдэг. Тэгээ 19 албаагч бага заставын хэмжээний ийм үлээвэр найрал хөгжимтэй болсон юм аа анх бол. За одоо ингээд үлээвэр хөгжим талаар ингээд товчлуулдаг. Би ч бас үлээвэр хөгжмөөс гадна бидний хамгийн гол чухал юм бол сургалт. Бидний сургалтандаа бол бидний хамаг цагаас арах ёстой. Яагаад гэвэл би үлээвэр хөгжмийн гарааны төвтэй ажилладаг. Тэгэхээр сургалтанд бол би хэдэн зуун хүүхдтэй ажилладаг. Тэгээд 7 хоногт бол 1 цаг 2 цагаар ордог боловч хэдэн зуун хүүхдээр тэр бидний гол сургалтын үйл ажиллагаа бол бидний гол ажиллагаа байх хэрэгтэй. Багш минь бол бас ажиллаа бол яг л өөрийн сэтгэл зүрхээрээ хийдэг. Одоо хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, авьяасыг нь илрүүлэхийн төлөө бол бас амжилттай сайн ажилдаг. Бас их яг энэ эзэмсэн мэргэжилтэд ингээд тууштайгаар одоо ингээд бат зогсож чаддаг. Ийм багш нарын маань бол одоо нэг бас тодоос тод ингэж үйл ажиллагаанд нь бол тод илэрч харагдаж байдаг. Анги удирдсан багш олон одоо ангийнхаа хүүхдүүдийг яаж хөгжүүлэх вэ гэдэг ингээд бүтээлчтэй мэрэл хайгуул хийдэг. Тэрнийхээ үндсэн дээр Пүрдэр жогчтой нэг санал тавьсан байгаа. Энэ санал маань юу вэ гэхээр одоо та манай ангид
даралтад хөгжмийг сайн эзэмшүүлсэн юм чинь таны одоо тэр үлээвэр хөгжмийн чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлж авч өвлүүлж үлдээмээр байна гэсэн юм санал тавьсан. Тэгээд Пүрдөрж хөгж маань энийг маш сайн одоо баяртайгаар хүлээж аваад манайгийнх нь одоо бишгүр хөгжмийг заасан. Тэгээд манайг бол одоо хосолсон одоо хөгжмийн одоо чадвар эзэмссэн. Миний хувьд ажиллаж байхад манай Пүрдөрж хөгжин хамгийн гол авууштай чанар нь юу вэ гэхээр манай сургалтын хөтөлбөрүүд бол маш олон удаа өөрчлөгдсөн байгаа. Намайг боловсролын салбарт орж ирснээс хойш тэгээд энэ хүү өөрчлөлтийн дунд бол хамгийн гайхалтай дасан зохицож ажиллах чадвар, хөрөх чадварууд маш өндөртэй ийм багш байгаа. За тэгээд аливаа нэгэн зүйлд ерөөсөй хайрцаглагддаг. За тэгээд одоо бид нар чинь нэг дуу хөгжмийн секцээ хамт олон гээд бүгдээ одоо ийм хийцгээ ингээд хийгээд төлөвлөгөөгөө гаргаад хамтарч ажиллаад өөр чигүүргээ аваад ажиллахад бол манай Пүрдөрж хөгж бол ерөөсөө яг таг ямар ч өөгүй ингэж хийдэг байгаа. За Пүрдөрж хөгж маань олон жил одоо энэ хангалтын уган сургуулийн бахархал болсон одоо үлээвэр хөгжмийг одоо ингэж маш олон жил одоо ингэж амжилттай удирдан одоо ингэж авч явж байгаа. Энэ бол одоо манай 1-р сургуулийн бахархлаас гадна манай одоо Хинтээ аймгийн одоо ийм бахархалтай одоо ийм зүйл юм аа. За тэгээд хөгжмийн сургалтууд маань яаж ирсэн гэхээр хөгжмийн хөтөлбөрүүд дээр үес эхлээд бол одоо тийм алдаг цоогтой одоо тэгээд нэг залгамж холбоо байхгүй. Одоо ер нь тэгээд сайн дурын үндсэн дээр тэгээд дуу хөгжмийн сургалтыг тоодогч хүн гэж байхгүй. Тэгээд зарим сургуулиудад мэргэжлийн багш нар байхгүй. Тэгээд дуу хөгжим давьяастай хүний юм эсвэл нэг өөр багш нарыг цагийг нөхж ормаар энэ оролдоод тэгээд идэг гэсэн. Сүүлдээ бол харин дуу хөгжмийн сургалтын хөтөлбөр тэгээд багш нарын чанартсан юм тэгсээр бол ялангуяа 13 оноос хойш нөгөө цөм хөтөлбөр шинжилсэн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеэс эхлээд бол манай сургалт бол нэлээд цэгцтэй болж, нэлээд системтэй болж ингэж ирсэн. Тэр үед бол ганц хүмүүсээ юу байсан? Боловсролын сайд гэсэн тэр үед л цөм хөтөлбөр шинжилсэн хөтөлбөр хэрэгжиж. Тэгээ манай сургууль чинь лаборатори сургууль болоод тэгээ манай сургууль дээр тэр шинжилсэн хөтөлбөр цөм хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаанд туршилтууд явагддаг. За бид нар ч өөрснөө тэгээ тэрнээс сураад бус багш нартай түгээн дэлгэрүүлэх ажил гэж хийдэг болсон. За миний хувьд бол бас ингээл би энэ дэр Баян руу нэг удаа бол бас түгээн дэлгэрүүлэлтийн ажиллаар явж байсан боловсролын газрынхантай мөн одоо бэрх рүү зүүн бүсийн хөгжмийн багш нартай бас тэнд түгээн дэлгэрүүлэлтээр Баян, Бэрх, Нориулан, Батнар зэрэг багш нартай одоо тэднэрт туршлага хуваалцаж бас түгээн дэлгэрүүлэлтийн ажиллаар бол явж ирсэн. За ингээд би олон жил ажиллахдаа бол нэлээд хэдэн сахиалуудын нүүр үзсэн, нэлээд хэдэн аймгийн садрын нүүрийг л үзсэн. Энэ хүмүүсээс бол одоо мэдээж тэд нар бол намайг доош нь миний ажлыг бараашааш муучлахгүй л дээ. Гэхдээ л одоо миний ажилд бол хамгийн их дэмжлэг тусламж үзүүлсэн сахиал гэх юм бол одоо би өөрийнхөө байгаа алтан сахилтайгаа хэлнэ. Тэгээ алтан сахилтаа маань бол одоо үлээвэр хөгжим бол маш сайхан дэмждэг. Мөн алтан сахилын тухай дахиад хэлэхэд бол ер нь хөгжмийнхаа багшны үйл ажиллагааг маш сайн дэмждэг. За тэгвэл 2008 онд бол манай сахил бол надад 8 ширхэг хөгжим шинэ хөгжим авч өгч байсан. Мөн одоо аймгийн дараагаар ажиллаж байсан. Тэр үед ажиллаж байсан Эрдэнэбаатар дарга бол Эрдэнэбаатар тэр бол да нэг үеийнх манай доотлын гэсэн өөрөө Эрдэнэбаатар бол хүүхд байхдаа хөгжим үлээд хүүхд байсан. За тэгээд Эрдэнэбаатар дарга бол 2012 онд бүр комоор энэ шинэ хөгжим авч өгсөн. Одоо тэр маань одоо ашиглаж байна. Одоо тэгвэл одоо энд одоо манай юу вэ? Хуучин ашиглаж ирсэн хөгжмүүд. Энэ хөгжмүүд манай 1980 онд анх үйлдвэрээс гарч тэгэхээр шинжилсэн юм уу 80 оны л хөгжмүүд тэгээ 28 жил үлдэм туршуулаад ингэж манай сургуульд бол хүчин зүтгэсэн ийм хөгжмүүд байгаамаа. Тэгээ манай сургуулийн үлдээвэр хөгжим бол бүр 60-аад оноос ихтэй тийм хөгжим. За тэгэхдээ энэ бол татах бүрээ буюу тромбон гэдэг хөгжим. Энэ хөгжим маань бол одоо үлээвэр хөгжим байхаас гадна симфони хөгжмийн бүрэлдэхүүнд ордог ийм хөгжим.
За энэ хөгжим болохоор бас мөн адилхан симфони арил хөгжмийн бүрэлдэхүүнд ордог вольторн гэдэг хөгжим. Вольторн. За энэ хөгжим бол харин симфони арил хөгжмийн бүрэлдэхүүнд орохгүй тенор гэдэг хөгжим. Энэ тенор бол зөвхөн үлээр хөгжимдөл үүрэг гүйцэтгэдэг хөгжим. За энэ нарийн бүрээнүүд байна. Энэ нарийн бүрээнүүд бол мөн бас симфони арил хөгжмийн бүрэлдэхүүнд ордог. Үлээр хөгжимдөө бол одоо хамгийн гол аялалгаагаа тоглодог. Одоо би бол одоо сэрэгт өөрөө ийм хөгжим тоглодог байсан. Одоо би одоо хүнд мэрэгсэн хөгжим гэж байдаг. Би бол одоо энэ хөгжмөөр бол сайн мэднэ, сайн тоглоно тийм. За одоо энэ хөгжим маань бол бас тенор гэж хөгжим. Эдгээр бол симфони арил хөгжимд бол орохгүй. Дандаа үлээр хөгжимд ордог юм хөгжим байна. Тэгээ одоо бид нар эднийгээ янзлах гэл одоо ингээл бүр ингээл лентментээр боогол бүр аргаа ордог байсан юм чи зүгээр. Тэгэл ямар ч байсан тэгэл энэ мос хөгжмөдөө бол үүргээ үүсгээд хэлсэн да. За ингээд би бол одоо гэрээ эзний өрхийн тэргүүний хувьд бол миний баримтлалын зарчим бол одоо хүүхдүүдэд ч хэлж байдаг. Тэг хүнд муу юм санаж болохгүй. Хүмүүстэй тэгш нэг тийм атаач өтөө тийм хар хорон санаагаар л хүнтэй харьцаж өрдөө болохгүй. Чиний ажуудлын хүн хичнээн сайн явж ивэл чамд эргээд нөөлгөн тусна. Тийм учраас хажуу авирал чи хүмүүс сайн явж ивэл чамд бол эргээд нөлөө тусна. Тийм учраас хүмүүстэй үл дэж тийм одоо атаарч өдрөх маягаар бол хандаж болохгүй. Харин цэвэр цагаан атаарх бол байж болно. Хүний чадахгүй юм би яагаад чадахгүй юм бэ гэсэн. Тийм бол миний өөрөө ч гэсэн бодол тийм байдаг. За тэгээд аавынхаа тухай нэг товчхон ярихад багш сургууль хүмүүжүүлэгчээс гадна маш сайн судлаач юм болов хүний сайн найз юм болов гэж би дотроо боддог. За хүүхэд байхасаа л аавтайгаа маш олон зүйлийн талаар ярилцаж аавынхаа хэлсэн үгийг дотроо санаж ажилдаа тусгаж амьдралдаа тусгаж явдаг. Тэгээд одоо чөлөө цагаараа миний гол хийдэг юм бол яг зурагт үзсэн зурагтыг бол хүмүүс хүн болгол үзэж байгаа. Тэгээд зурагт дотроосоо бол би кино үзэхдээ киногоо сонголттой үзнэ. Тэр кинод бол гол нь бол би Оросын одоо кинонууд ялангуяа эх орны дайны үеийн дэсэдүүтэй тийм кинонууд бол их дуртай. Тэгээд миний уншдаг номнууд бол энэ араар байж байгаа шиг байна. Тэгээд бас энэ дотор бол миний ном дотор бол миний энэ ном дотор гол байр суурь эзэлдэг нь бол эх орны дайны тухай, тэр эх орны дайнд оролцож авсан хүмүүсийн дүр сэтгэл ялангуяа тэнд бол одоо Жоков Жанжны одоо хоёр бот байж байгаа. Тэгээд өөр бус хүмүүсийн дүр сэтгэл ийм хүн юм бол би их сонирхож уншиж түүхийн талаас нь юм түүхийн талаас түүхийн сэтгэвтэй юм л унших их дуртай. Тэгээд ямар ч зохиолыг бол бодит амьдралаас төрсөн бичсэндээ гэсэн бодит амьдралыг харуулаад тэрийг гурван сайхны аргаар харуулсан тийм зохиолууд бол маш их дуртай. Одоо энэ дээр бол тэгээд зүрхний элдэн байж байгаа, манан будун байж байгаа, прувын дандаа түүхэн гормонууд, тэр Чингүн жовын тухай, Галдан бушгтын тухай, сайн уян хан Намсангийн тухай бичсэн. Тэгээд иймэрхүү түүхийн холбогдлолтой түүхээс сэтүүлсэн тийм номнууд уншихад их дуртай. За тэгээд миний аавын зан чанарын хувьд ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, тууштай, цаг баримталдаг, зарчимч хүн байдаг. Тэгээ ер нь ном унших их дуртай. Аавтайгаа яриа өрнүүлээд ярилцаж суухад ааваасаа маш их зүйлийг сурдаг. Ямар ч сэдвээр чөлөөтэй ярьдаг, мэдлэгийн цар хүрээ маш өндөр ундаг хүн байдаг. Би бол одоо яг миний бахархдаг юм бол одоо би хүүхдүүдэрээ л бахархдаг. Одоо чинь одоо ингээд би одоо өөрөө хоёр хүүхэдтэй. Тэгэхэд одоо миний хичээл заадаг хүүхдүүд гэхэд л одоо яг үлээрийн хүүхдүүд ингээд урлагаар явдаг хүүхдүүд гэх юм бол бас тэр бол тоо гаргачвал гаргах чинь тийм үү. Тэгэхэд одоо миний хичээл заадаг хүүхдүүд тэр мас гэдэг чинь бол хэдэн 100-аараа одоо хэдэн төгсөөлж явна дахиад эргээд нэгдүгээр ингээд хэдэн 100-аараа ороод тийм эргээд тэднэртэй нэгдэн. Тэгэл тэр хүүхдүүдээр л бахархдаг та. Тэгээд би цалин мөнгө авсан ч гэсэн тэгж л бодож байгаа. Тэгээ хүмүүсээ хүүхдүүд юм л боён гэж бодож байгаа. Тийм.
Яргын намын төргөн барилгаас хэрэхэн нэгдүгээр сургуулийн өсөх насаа Эхнэр өтөр хандлаад 32 жил болж байна. 1988 онд анх танилцж бид гэр бүл болсон. Тэр гэр бүлийн маань хүн эхнэр маань бол өмнө л гэрийн. Одоо тэгээд өөрийнхөө тухай танилцуулахаа бид тэр бол 2 зээтэй, хүү охин 2-тэй. Амны хайртай охин нь ухаан орсон цагаас аавынхаа хүзүүнээс зүудлэгдэж аавдаа эрхэлж өссөн. Тэгээд миний аавтайгаа өнгөрүүлсэн хүүхэд нас минь миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үеийн нэг байдаг. За тэгээд үе үеийн олон зуун шавь нарынхаа хайр хүндэтгэлийг татсан хамт олонныгоо манлайлагч бахархал нь болсон үлгэр жишээ сургууль хүмүүжүүлэгч үр хүүхэд биднийхээ төлөө зүтгэдэг өдий зэртэй өсгөн хүмүүжүүлсэн уус шиг нөмөртэй аавга ухаандаа үргэлж дурсаж явдаг шүү. За намайг цогцлмаа гэдэг. Бид хоёр танилаад одоо 32 жил болж байна. Би Хинтээ аймгийн өмгөөлчдийн зөвлөлд өмгөөлөгчийн ажилтай. Ер нь тэгээд бид хоёр анх ханилсан цагаас эхлээл одоо энэ сургуулийн хүүхдүүдийн дунд л одоо амьдарч байна да. Миний том хүү болохоор мандах нь бүр жоохон одоо сургууль цэцэрлэгийн одоо 2 настай 1 настай байхаас эхлээл одоо сургуульд тэр аавгаа дагаж энэ сургуулийн урлагийн хүүхдүүд дунд л бууж ингэж өссөн. Тэгээд ч одоо миний хүү бол бас их урлагт их сэтгэлтэй, урлагийн авиастай, үлээр хөгжим тоглодог байсан. За мөн тэгээд компьютерийн юутай дизайны тийм авиаслаг жоохноосоо эхлээд тийм одоо компьютерийн дизайны одоо мэргэжлэр суралцаж одоо соёл урлагийн их сургуулийн медиа урлагийн сургуульд багшилж байна. Энэ бол бас аавынх нь одоо ажлын одоо бас нөлөө юм да. За продюсер чи мандах байна. Цар тахлын үед таарсан болохоор нутагтаа очиж ярьцлага өгч чадсангүй. За би 1-р сургуулийг Ганжаарал багштай 11-ийн Б ангийг 2007 онд төгссөн. За 1-р сургуульд суралцаж авах хугацаанд мөнгөн бүрээ хамтлагийнхаа тромбон хөгжмийг тоглодог байсан. За тэгээд энэ хугацаанд мөнгөн бүрээ хамтлагийнхантайгаа болон аавтайгаа хамт урлаг соёлын томоохон арга хэмжээнүүдэд амжилтаа оролцож авсан. За энэ бол миний хүүхэд насны маань хамгийн томоохон дурсамж байдаг. За тэгээд миний ань бол одоо сургууль дээр зарчимч одоо байдаг шигээ одоо гэртээ мөн ийм зарчимч хүн хүүхдүүдтэй их халамжтай одоо хүүхдүүдээ бол бас сайхан өсгөж хүмүүжүүлсэн. Одоо бид үлийн өргөжийн хамтлагтайгаа 2007 онд 7 оны 2007 оны намар сургуулийн 85 жилийн ойгоор манайх тэнд тоглолт хийсэн. Манай бүр сургуулаараа биднээс нөө индээс чинь олон автобустай бол маш олон хүүхдийн бүрэлдэхүүнтэй явхад тэнд бол одоо манай үлийн өргөжийн хүүхдүүд бол явсан. Тэгээд тэнд бүхэн өргөнд тэнд тоглолт хийж байгаа үед бол маш сайхан байсан. Тэгээд бүхэн өргөний тоглолтын маань одоо тэр хүмүүс бол манай нутгийн тэр үзэжсэн хүмүүс бол маш их үнэлж одоо манай надтай зүг 10 жилийн сургуульд байсан ангийнхан маань ширж байсан. Тэгээд бүр нөгөө цэргийн үлдээрт байсан хүмүүс маань ширж байсан. Тэгээд ирж исэн. Тэгээд тэр тоглолтын дараа бол надад Монгол улсын боловсролын тэргүүний ажилтнаас сул шагнажсэн. Энэ бол надад бол амьдралд тохиолжсэн хамгийн баяр төрлийн явдал юм нэг. Тэгэхээр надад бол одоо тэр үед боловсролын яамны соёл урлагийн газрын дараа байсан Батэрдэн Эрдэнэ бат гавьч чинь Эрдэнэ бат гавьч чинь гэж миний юг тэмдгийг бариад над миний ингэрдээ Батэрдэн авраг зүүж өгчсэн байхгүй. Одоо тэнд тэр зураг нь байгаа.
Тэгээ ард талд нь тэгэл өдөрлүүд гамбинд сэхэл мэрлээд хүмүүс зогсоод ингээд тэгээ тэд хүн олонний нүдэн дээр ингэж би шагнуулж ирсэн. Бас дараа нь ингээд 90 жилийн ойгоор бас тоглолт хийсэн. Тэгэхэд яг тэр тоглолтын дээр бас би соёлын тэргүүний ажилтнаа сал тэмдэглэл шагнуулаад би бүхэн өргөний тайзан дээр авч ирсэн. Энэ над мартагдчих. Тэгээ 3 удаа бол би бүхэн өргөний түүхтэд тоглолт хийсэн. Нэг нь болохоор нэг сүүлчийнх нь болохоор Монгол улсын Мамлай сумын зан Чулуунбаатар гэдэг манай Баян улс сумын зан хүн байсан. Тэрний алдрыг тэмдэглээд тэр бүхэн өргөнд барилдаан болсон. Тэгэхэд бүр эндээс манай бүхэн холбооны тэргүүн байсан. Одоо Нэргүү Батар бүр намайг хүүхдүүдтэй таны хүүхдүүдтэй ч авч байгаа юм тэнд дуулээлгээд барилдаан маш ордог. Яагаад гэвэл Нэргүү Батар бол намайг энд нөгөөт байж энэ аймгийн төвдөр барилдаан зохиогдоод хүүхдүүдтэйгээ очиод үлээлдэж өгөөж гээл маш гоё. Тэгээ гоё надад хүүхдүүдээ маань урамшуулна барина гээл тэгэл бид нар очиж үлээгээл хүмүүс ч гэсэн одоо яг ингээд амьд хөгжимтэй өвлөөр хөгжимтэй ингээд бүхий шагналгаар дуулах тэгээ даваа бүр дээр ингээд марш тоглох маш гоё юм гээл тэгдэгсэн. Тэгээд Нэргүү Батар хүүхдүүдээ маань бүр зориудаар авчгаад бид нэр тэгээд нэг өдөр тэр бүхэн өргөнд тэнд үйлчлэл хийчихсэн. Бүхэн өргөнд бол ингэж 3 удаа би хүүхдүүдтэйгээ бүхэн өргөний тайзан дээр гарч ирсэн. За ингээ хөгжөө өгчтэй маш их баярлж явдаг. Манай хамт олон дуугчмын секц хэм таньда аз жаргал эрүүлэнг сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За бидэнд үлгэр дуурайл болж илүү ихийг зааж тий арга зүй бол ер нь бүхэл төрлөөрөө бидний манлайлж хошуучилж явдаг багш юм аа нэг. Тийм учраас он удаан жил биднийхээ хажууд үлгэр дуурайл болон бид нартай зааж зөвлөд ажиллаж байгаасай гэж хүсээрэй да. Пүүжа агшчдэр бол одоо нэг ясны ажил дээрээ бол хамтрагч боловч одоо миний хувьд бол миний ааваас өөрсдөө юм эрхэм хүн байгаа. За ингээд төрөд орж багш маань одоо надтайгаа бас тийм ээ маш олон жил ажиллаад мөн сургаалаа айлдаад мөн бид надтай маш олон жил төчөг толгуур болоод ингэж яваарэ. Пүүжа агштай бас ингээд хамт олноо тэргүүлж ажилтдаг. Мөн Эрлэн лаборатори 1-р сургуулийн нийт эрдэмтэн багш нарын хамгийн хүндэтгэлтэй багш байгаамаа. Ингээ багштай аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За ингээд прүүдэр зурагчтай болон одоо гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Ингээд танаар бол манай хамт олон үндэсний лаборатори Эрлэн 1-р сургуулийн хамт олон үнэхээр бахархаж явдаг шүү. Ингээд багштай сайн сайхныг хүсье. Хайртай шүү. Хинтээ аймгийн 1-р 10 жилд 1997-оос 2003 он дах Мөнгөн бүрээ үлээвэр найрал хөгжмийн хамт олноос багштай аз жаргал хүсье. Аз жаргал хүсье. Пүүжа өгчтэй за бүрдэгцэн ажиллаж байсан нийт үеийн багш нар болон за мөн пүүжа өгшийнхаа үеийн шав нарын өмнөөс за өөрийнхөө зүгээс бас таны цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр гялцсан сайхан амжилтыг хүсэн гэрээё. Ингээд пүүжа өгчтэй ажлын өндөр амжилтыг эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За ингээ багштай хайртай шүү. Ингээд үеийнх нь төгсөлтийнхэн болон шавнараас нь ингээ багштай эрүүлэх урт удаан наслаарай гэж хэлээ. За багштай цаашдынх нь ажил амьдрал одоо маш их өндөр амжилтыг хүсье. За ингээд эрүүлэх байж урт удаан насалж бидэндээ үргэлж одоо буянтай сайхан сургаалаа хайрлж холбоотой байгаарай багш минь. Ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилт эрүүлэх сайн сайхныг хүсье. Энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаа 1-р сургуулийн хамт олон уран бүтээлчдийн баг хамт олондоо маш их баярлалаа. Та бүхний ажилд өндөрөөс өндөр амжилт хүсье. Хайртай авдаг 2020 оны сургуулийнхаа шилдэг ажилласан болсонд нь баяр хүргэж байна.
Одоо би бол одоо ханийхаа одоо 85 оноос хойш одоо ингээд хамт ажиллаж байгаа одоо хамт олонд нь их баярлж явдаг. Хан хинтий цогцлбор сургууль тухайн үед Хэллэн сумын 8 жилийн сургууль гэжсэн ханхны одоо төгсж ирээд багшлсан сургууль байгаа. Дараагаар нь бол одоо ерөнхий боловсролын лаборатори 1-р сургууль юм аа. Тэгээ одоо ингээд үе үеийн одоо удирдлага хамт ажиллаж исэн багш нарт нь бол талархаж явдаг. Ингээд одоо миний хайныг одоо хөрг нэвтрүүлгийг энэ сайхан хөрг нэвтрүүлгийг хийж гаад одоо 1-р сургуулийн лаборатори 1-р сургуулийн хамт олонд одоо маш их баярлж байна. Мөн одоо алтан цэцэг багш захиралтай бол маш их талархаж явдаг. Маш сайхан хамт олноо одоо зохион байгуулж удирдан зохион байгуулах ажилдаа маш их одоо мундаг тийм болохоор одоо алтан цэцэг багштай бол байнга одоо талархаж баярлж явдаг да. Энэ хамт олно ингэж сайхан удирдах явна гэдэг бол хүний бас их авяас чадвар юм да. За одоо ингээд энэ миний тухай энэ нэвтрүүлэг бэлтгэж хийж байгаа. Одоо сургуулийнхаа захиргаа, сургуулийнхаа хамт олон болон одоо надтай сууг ажиллаж байсан бүх хүмүүс мөн одоо надаар хичээл заадгаж байсан бүх шавнаар мөн Хинтээ аймгийнхаа сон олондоо одоо илгээрээ төрлөөрөө төвшин одоо сайхан 2021 онд амьдрасаа гэж хүсэе. Эрхэм ахынхаа ажил амьдрал амжилт бүтээлийг зогсгон өгүүлэхэд ийм буюу үлээврийн пүүжийг хэмээн хөгжмөөрөө овголсон ахынхаа цаашдын сурган хүмүүжүүлэх, цуурай тулан ихшиглүүлэх, урлагийн хөлсөд нь амжилт хүссэн энэхүү нэвтрүүлгээ жаргая. Хан Хинтэд хөгжмийн их шиг тасралтгүй ихшиглэж, хатан хэрлэнгийн долгио шиг уянгалан цуурайцсаар байна. Миний ганц санаа зовоож байгаа нь энэ байгаа байхгүй. Тэр яагаад одоо үлээврийн хүүхдүүд ингээд яадаг юм бэхээр одоо энэ хөгжмийн багш төгсгөж бол сургуулиуд бол үлээвэр хөгжим сургалт гэж явхаа болчихж байгаа. Үлээвэр хөгжим сургалт ганцхан юу болдог юм бол Батлан хамгаалах яамны хажуу талын тэр үлээврийн дунд сургууль гэж байдаг. Тэгэхээр тэр сургуулийг төгссөн хүмүүс чинь эргээд дунд сургууль багшлах гэхээр багшлах хэрэг байхгүй, багшлах дадлага байхгүй. Ингээд энэ хоёрын зөрчилдөөд энэ тасрах гэдэг байгаа байхгүй. Миний одоо хамгийн санаа зовж байгаа юм энэ л. Гэхдээ тэр чинь хамгийн гол нь сэлээр санаа зовоод байгаа юм гэдэг ганцхан би энэ л санаа зовдог байхгүй. Би одоо энэ маань ингээд байхгүй болох нэ. Тэгээ одоо би байлгыг гэхээр ямар би одоо тэр төрөөсөө цаашаад аваад хичнээн хинж явах уу одоо тэгээд энд л одоо бүр ингээд бодлогоор хүн энэ тэндээс яадаг юм уу одоо тийм сурах сонирхолтой тийм хөгжмийн багш болох үлээр хөгжмөх зөв манай сургуульд өөрөө хөгжмийн багш миний оронд хүрчээд яг таныг би дагалдаад ингээд хөгжим сураад ингээд энэ хөгжмийг авч байгаа хүн би урд тасаар авчиад яваад өгөхгүй шүү дээ. Заавал цаатгалч чинь суур хүүхдүүд үлдэн. Тэр хүүхдүүдийг цааш нь ингээд тэр суурьтай болчихсон хүүхдүүдийг аваад яваад байхаар нөгөө хүн чинь өөрөө сураад ирэн дахиад шинэ хүүхэд сургах тийм чадвартай болоод ирж магадгүй. Тэгээ тийм хөгжмийн багш л одоо миний оронд бол хэрэгтэй. Тэр тийм хөгжмийн багш миний оронд ингээд намайг хэлбэрхаа тийм хөгжмийн багш яг тийм сэтгэлтэй хүн ирээд явах юм бол би хажууд нь бол зааж өгөөд нөгөө хүүхдүүдэд удирдаад ингэж явах тул надад бол болно. Би тэрийг бол станд гэх юм бол би ердөө тэгж тэнд бол төгшөхгүй. Хаана хэдийш яаж яан тэрчээс нэг завшилгаагаар хийж зааж хэлж өчөөд тэгэл яв.